Таны үг үн цэнтэй байна л да. Гэхдээ яг энэ улсын хурлын одоо үйл ажиллагаа бол бас зарим зүйлүүдээр нэлээд саатаж талцал хуваагдал ингээд болж байх шиг байна. Гэхдээ бол энэ бүгд бол яг энэ улсын хурлын гишүүд бас хариуцлагатай байж тэр улсын ажилтныг бас ач холбогдлыг одоо зөв эрен бэлдэг байж ингэж л ажиллах ёстой гэдгийг бол харуулж байна. Тэр талцал хуваагдлаасаа илүү энэ хууль тогтоох байгууллага ард түмнийг төлөөлж шинэ төрийн дээд одоо эрх мэдлийн байгууллага төлөөлж ирсэн гэдгээ одоо эхний ээлжинд тавьж асуудалтай хандаж байх нь одоо зүйтэй юм аа. Хоёрдугаар бол ер нь энэ улсын хурлын тухай, сонгуулийн тухай энэ хууль эрх зүйн орчныг бас дахин бас нэг боловсронгуй болгох авч үзэх ийм шаардлага байгаа юм болов уу гэсэн ийм бодол бол төрж байгаа. Ер нь сонгогдож байгаа улсууд тэр намын жагсаалтаар сонгогдож байгаа улсууд бас тодорхой хэмжээний одоо тийм шаардлага хангасан байх тэр нэр дэвшүүлдэг журманд нь одоо бас тийм болцол юм тавих тийм ээ. Ингэж бас нэг тодорхой шүүлтүүртэй ингэж нэр дэвшиж байж тэгээд их хурл бол бас бүрдсэн гишүүдээсээ л одоо үйл ажиллагаа нь ямар авах вэ гэдэг нь одоо тодорхойлогдсон шүү дээ. Одоо 2017 оны үеийнх шиг яг таныг их хурлын дарга байх үеийнх шиг улс төрийн тогтворгүй байдал одоо үүсчүүдэ гэж харагдчихлаа л да. Засгийн газар чогцорлоо улсын хурал дээрч бас одоо их хурлын дарга нар солигдож байна. За нийслэлээр хүртэл одоо хотын дарга солигдож байна. Адаглаад одоо улсын хурал орон нутгийн сонгуульд намаа авч явсан баг бол тэр чигээр ихэд солигдож байгаа харагдаж байна. Энэ дээр таны хувьд ямар байр суурьтай байна вэ? Засгийн газар сүүлийн үед бас татварын хуулийн талаар, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний талаар ярьж байгаа асуудлыг бол би зөв гэж бодож байна. Засгийн газар бол ер нь улс орны амьдралыг өдөр тутмын амьдралыг ард иргэдийн өмнө тулгамдж байгаа асуудал юу байна уу гэдгийг бас яг одоо ингэж зохион байгуулж гардаж байдаг ийм байгууллага. Ер нь сүүлийн үед чинь одоо энэ хүнсний бараа бүтээгдэхүүний одоо өргөн хэрэглээний гэж ярьдаг энэ бараа бүтээгдэхүүний үн нөртөг хаана явж байгаа гэж засгийн газар одоо мэдчихсэн үгүй байсан уу? Тэгэхээр одоо бол бас нэг үнийн талаар ярьж байна. Иргэдийн одоо хүнсний хангамжийн талаар ярьж байна. Татварын тодорхой хуулиудын талаар ярьж байна. Засгийн газар бас энэ ажлаа бол нэлээд сайн одоо хийх хэрэгтэй. Тэгээд тодорхой одоо санхүүгийн орлогын их усүрээ бол ярилгүй яах вэ? Гэхдээ бол ард түмний одоо аж амьдралыг ямар хөө байна вэ гэдэг дээр бол одоо үнэлэлт өгнөлт өгөх ёстой. Төр гэж байгаа юм бол энэ ард түмнийхээ аж амьдралын талаар бол одоо анхаарал тавьж явах үүрэгтэй. Тэрнээс биш одоо ингээд бас бүх зүйлийг одоо шудраг гэдгээр тэгээ бүх зүйлийг харлуулж бас сулгаач гэдгээр асуудалд ингэж аль нэгэн талд нь ингэж тууширч байх нэг бол би буруу гэж бодож байна. Тэгээ яг энэ хотын удирдлагууд энэ төрмийг бол ингээд өөрчилж байна. Энд ихтэй тодорхой одоо бас тийм алдаа оноо юм байгаа бол хариуцлага тооцолгүй л яах вэ? Тэгээ цаг хугацаа л харуулна шүү дээ. Энд чинь тэр шалга гэдгийг бас ерөнхий сайд шилж явах шиг байна. Сөрөг хүчин одоо бас энэ нийслэлийн төсөв мөсвийг одоо шалгахч гэж явах шиг байна. Би бол 20 гаруй жилийн өмнө 89 тэрбум төгрөгийн төсөвтэй 7 тэрбум төгрөгийн өртөө ийм л одоо хотын дарга байсан. Одоо бол өнөөдрийн хотыг удирдна гэдэг бол бас өөр шүү дээ. Энэ хөрөнгө санхүүгийн хувьд ч тэр тулгамдж байгаа асуудал проблемын хувьд ч гэсэн нэлээд өөр байна.